Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бага ангийн багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч Даш Балбар сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсан Доржийн ганц чимэг байна. 5-2-ын ийм өгсөн хэрэгслүүдээс хөшүүргийн зарчмаар ажиллахыг ялган таних, ажиллах зарчмын учрыг олох, суралцахын зорилтын хүрээнд хэрэглэгдэхүүн бэлтгэсэн. За тэгээ энэ QR кодыг маань уншуулсан миний ээлжид хичээлийн хөтөлбөртэй танилцаарай. За энэхүү үзүүлэлтүүдийг ээлжид хичээлийнхээ сэтэлжүүлэх болон өмнөх мэдлэгийг баттгах зорилгоор хэвлэсэн байгаа. Тулгуурын 3 бүртлийг танилцуулах зорилгоор энэхүү материалыг хэвлэсэн. Энийг ангидаа болон байгалийн ухааны кабинетэд үзүүлэн болгон ашиглаж болно. За тэгээд бид хайч болон хөшүүрэгтэй ажиллах учраас аюулгүй ажиллагааны зөвлөмжүүдийг илтгэсэн. Тулгуур, ачаа, хүч гэсэн 3 ойлголтоо өгөх мөн туршилт хийх зорилгоор хийсэн байгаа. За хүүхдүүдээр өөрсдөр нь тулгуураас ачаа зайтай байхад дарахад яаж өргөгдөж байгаа? Тулгуурт ачааг ойртуулад өргөхөд ямар байгааг туршиж үзэх зорилготойгоор энэ хүүхдүүдийг хийсэн байгаа. За мөн хайч болон цаас ашиглан нэг туршилтыг хийж үзсэн. За хайч маань өөрөө хөшүүрийн нэг төрөл учраас жижиг хайчаар ажиллахад ийм байна. Том хайчаар ажиллахад ийм байна. За тэгэхээр энэ хэмжээг тооцоолоод сурагчид маань том хайчаар ажиллавал илүү хүч хэмнэнэ гэдэг ойлголтыг авна. За тэгээ мөн сурагчдаар гарын доорх материал ашиглан энэхүү туршилтыг хийн. Энэ туршилт маань зайрны иш болон нэг удаагийн халбаг эрзийн салфетыг орсон. За тэгээд энэ маань тулах зэгтээ ойртоод харанхад ямар байх вэ? Холдуулаад харанхад ямар байх вэ гэдгийг туршиж үзье. За ингэж харуулж сурагчид өөрсдөө туршилтыг хийж үзнэ. За мөн энэхүү ачаа өргөгч караныг болохоор сурагчдад таниулах зорилгоор хийсэн. Бид энийг эргүүлэхээр ачаа маань дээшээ өргөгдөнө гэдгийг ойлгох зорилготой. За тэгээд мөн энэ бид караны хийсэн миний яг сурагчдад ингээ битээр үзүүлэх зорилгоор за энд ингээ мотор хийхэд ачаа дээшээ өргөгдөнө. За мөн каран маань ачаагаа өргөөд 360 градус эргэх боломжтой учраас ингэж эргүүлж харуулна. За мөн Mosaic аппликейшнийг ашиглаад караны яг 3D-гээр нь харуулах боломжтой. За энэ карана яг 3D-гээр сурагчдаа холдож ойртуулж харуулж болно. Мөн каран маань ингээ 360 градус зэрэгнэ гэдгийг бас танилцуулж болно. За энэ ингээд өөрснөө бүх талаас нь харж болно. За энэ ингээ каран өгсрөх үйл явцыг бас мөн сурагчдаа таниулж болох. Ингээд энэ 3D загварыг ингээд бид бас мөн хичээлдээ ашиглаж болно. Үнэлгээгээ live worksheet програмыг ашиглан хийсэн байгаа. Сурагчид маань энэ QR кодыг уншуулан үнэлгээндээ хамрагдах боломжтой. За энэ QR кодыг уншуулахад ийм хуудас гарч ирнэ. За доорх зүйлсээс хөшүүрэг аль нэ гэсэн бахан сурагчид аль нэг зөв хариултыг баталгаа дугуулна. Зөв хариултыг сонгороо хөшүүргийн ажлыг хөндрүүлдэггүй хөнгөвчлдэггүй гэдэг зөв хариултыг сонгоно. За мөн хөшүүргийн 3 хэсэгтээ үүнд гээд 3 хэсгийн нэрийг энд бичин сурагчид. За тэгээд зөв тайлбартай холбоорой гэж тулгуур тулж байгаа цэг ингээ холбох боломжтой. За ингээ хийснийхээ дараа сурагч маань финиш дараад илгээнэ. Тэгмүүд үнэлгээ шууд дөнгөнд гарах боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.